Өсвөр насны хөөрхөн жаал толгой дотор нь сүүсайд томчууд тэднийг ойлгохгүйгээр тоглоом болгон түүсайд нийгмийг өөрчлөх ёстой хүмүүс Женко эсвэл хүүхсайд бишээ бид нар өөрсдөө бүгдийг шийдэн толгой дүүгс байна. Монголд олон үрс байна, газрын баялаг хөрс байна, ганцын хаалга татах хүүгийн гарт наатах өвс байв, хуулийн мэдлэг мөхс байв, хяналтын камерын дүрс байв, хүзүүсээрээ холбох анд найзууд нь худлаа хүмүүс байв. За энэ дуун ерөнхийдөө бас нийгмийн тухай дуу. Сая өнгөрсөн одоо 2020 он хулган жил нэг баахан юм болсон шүү дээ. Ер нь бол хүн болгонд новшийн жил байсан. Тэгээд тэрний тухай бодож жагаад миний яг мэдрэмжээс гарсан дуу. Тэгээд миний бодлоор нийгмийн тухай дуу гэхээр мэдээний сая тулганаар гардаг мэдээг бөөгнүүлээ дуу болохыг бол хэлэхгүй. Миний хувьд бол одоо чинь магадгүй би 76-ыг муулаад дуулчвал зарим төлөө хүмүүст бол амар таалагдах. Алж нэ чинь. Тэг яг үндэ хинч хэрэггүй бохгүй юу тэгж дуулаад хинч олд сонсохгүй тий. Тэг 76 хинч олд сонсохгүй шүү дээ. Тэг сонссон чинь нэг тэнэг бацсан юу шаагаад байгаа юм бэ гэж бодно яг үннийг хэлэхэд бол. Тэгэхээр тэр чинь ингээд өсвөр насны одоо яг сонсож байгаа хүүхдүүдтэй ингээд бусдыг буруутгах хандлага суулгаж өсгöd байгаа байхгүй тий. Ингээд өөрийнх нь амьдрал жоохон муу яваад эхлэнгүүт түр засаг буруутай. Бүх юмд одоо энэ 76 буруутай. Яг гоо мэдээж тэр хүмүүс олигтой ажилдаг байсан бол одоо олигтой хүмүүс дээр нь байсан бол бидний одоо амьдрах нөхцөл илүү дээр байх байсан үнэ. Гэхдээ 100% тэднээс шалтгаалж байгаа юу гэвэл бас үгүй байхгүй. Тэгэхээр би миний хувьд бол энэ дуугаар илэрхийлэх гэж ер нь зорж байгаа юм. Ер нь илэрхийлэхийг хүсдэг юм бол ялангуяа хүүхдүүд залуучуудыг өөртөө найдаасаа тий амьдралд өөртөө найдаж сураасаа ямар ч лалрын нөхцөл байдалд амьдарч ийсэн бэ тэндээс хоолтой оноохын төлөө зүтгэдэг байгаасаа гэдэг би тийм хандлага суугаасаа гэж одоо сэтгэлээсээ хүсдэг. Тэгээ энэ дуу ерөнхийдөө тиймэрхүү утгатай. Бидний одоо амьдралд одоо гол өөрчлөх хүмүүс нь Женко эсвэл хүүх сайд энэ төр бол биш ээ. Бид нар өөрсдөө юм аа. Хүмүүс одор дүүрсэн зарим даарч үгүй төлөө нүүрсэн хилээж майныг на хороо бахан дүүсэн чиний ээж дэцэн мөчөд хөрхийг гүйсэн энэ ч дан болоогүй хүмүүс үгсэн эргэдээ сандарч орон гэртээ бүгсэн тэгвэз баян новши мэдээс хашиг дүүрсэн дээгүрсэн дараа эндээс нүүсэн гадаад гарахын дүүс болсон Монгол ахын дүүс 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 өсвөр насны хөөрхөн жаал толгой дотор нь сүүсайд томчууд тэднийг ойлгохгүйгээр тоглоом болгон түүсайд нийгмийг өөрчлөх ёстой хүмүүс Женко эсвэл хүүхсайд бишээ бид нар өөрсдөө бүгдийг шийдэн толгой дүүгс байна Монголд олон үрс байна газрын баялаг хөрс байна ганцын хаалга татах хүүгийн гарт наатах өвс байна хуулийн мэдлэг мөхс байна хяналтын камерын дүрс байна хүзүүсээрээ холбох анд найзууд нь худлаа хүмүүс дуулаа машин хүүтэн сэтгэл хүмүүс гэдэг новшин хүүхдүүд өвдөж хандахгүй жан хавдар гэдэг гоншин юмсыг ганцхан оройс бишээ хаяа харж овши Монгол хатан хоолгүй зарим нь хөрсөн гомын ноншин их хүн байж гоншин зарим бэнтэр хошин эмгтэй хүн чон шиг чонтой тараад хон шиг хинчвч биста намайг муулна хийсэн дуун яг хог шиг хийхгүй болоод нийгэм харахгүй тиймээс би бол тог шиг зүрх бодлоо сайн сэтгэл санаа новшин байсан ч худлаа сайн царай гаргаж явсаар сүултээ өглөө дотроо уудлаасай стресс намайг гүхгүй хийж байна тэрний оронд буудаасай ичүүд өрмөс гарах дургу тэнэг лал руу дуулдаасай эцгэн согтуу хайрын хитэн хүүхдэн хурдан нуудаасай хуршин сонсож байвал биста ядаг цагтаа дуудаасай маргааш тэндээс муу мэдээ биш хүүхдийн инээ дуулдаасай нийгэм лалар болгоор мэн чи эмхтэй өвдө болгоосай хайр дуусах хүмүүс одор дүүрсэн зарим даарч үгүй төлөө нүүрсэн хилээж майныг на хороо бахан дүүсэн чиний ээж дэцэн мөчөд хөрхийг гүйсэн энэ ч дан болоогүй хүмүүс үгсэн эргэдээ сандарч орон гэртээ бүгсэн тэгвэз баян новши мэдээс хашиг дүүрсэн дээгүрсэн дараа эндээс нүүсэн гадаад гарахын дүүс болсон Монгол ахын дүүс гадаад гарахын дүүс болсон Монгол ахын дүүс